За нөгөө төр номер гэдэг чинь төр номер чинь одоо энд айгүй хэрэгтэй юм. Одоогийн байдлаар ганц ч цагдаас согоогоо. Хурдны зам руу ороход зарим нь ийм пүүтгэнүүд нь болохоор хүнтэй байгаа, зарим нь хүнгүй. Тэрийг яг хүн гэдэг нэг ханд үзэж тийм хүнтэйг сонгоод ороод цааны тэр төр номероо өгнө, үзүүлнэ. Тэгвэл бол нөгөө нэг машины номерыг уншиж чадахгүй болохоор шээшээ. Тэр бол төр номер энэ камераар танихгүй болохоор энийг үзээд энэ компьютерт оруулаад ийм юм өгчөж байгаа чип. Тэгэл хэдэн километр явснараа юм шиг байгаа. За нэг 300 400 км явхад нэг 160 он хавцаа. Тэр одоо нэг 30 минут яваад ингээд гарах юм бол нэг 10 он ч юм уу 5 он ч юм уу тиймэрхүү юм байна шүү. Тэгэхээр төр номер нь бол чухал юм хэрэг болж байгаа нь энэ баг шүү. Машин дээр зүгээр ингээд цанхны хайлт ингээд хатсан. За бид хоёр явж байгаадаа одоо Шанси мужид ирсэн байж байна. Юнган гэдэг одоо энэ буддийн шашны 4-р 100, 5-р 100-ны үед одоо барьсан, сийлсэн маш олон буддийн одоо буддаанууд бол энэ агууд байд юм байна. Тэгээд баг зэрэг уншлаа. Юу гэхээр ерөнхийдөө Шангби хүннүүгийн нийслэл байсан гэдэг чинь. Тэгээд мэдээж одоо 1500 жилийн туршид илэгдээд, үргэлдээд одоо ингээд гэхдээ бол ерөнхийдөө бол явж ирж үзэхэд бол маш сонирхолтой юм байна. Хятадаар ерөнхийдөө аялах юм бол өвөл бол хамаг юм их хямдарчтай юм байна. Зочил буудал бол талын бараг тал үнээрээ дээрэс нь зогсоол тэгээ хоол хүнс эдэр бол маш их оф сизон гэдэг хямдардаг гэдэг чинь. 100 бол одоо ийшээ ирэхэд бол бараг 3 цагийн төгжрэлтэй байдаг гэдэг чинь мэдээж машинтайгаа явж байгаа болохоор бид тэр амар байна. Яг паркингээ бол WeChat бол маш хэрэгтэй юм байна. Заавалчгүй WeChat юм Alipay-гээр ядаг зогсоолын төлбөр эдэр гих мэт юмнуудыг. Одоо Шанси муж нь бол ерөнхийдөө уул уурхай Хятадын 3-1 нүүрсийн одоо ордуудтайгээ бас тэгж ин сонирхолтой юм гэх юм бол цаг агарын хувьд бол ерөнхийдөө Бээжин гэсэн үг. Одоо бол 90-ээс бол хамаагүй дулаахан. Тэгээ одоо бол нэг хасах 7 градус гэх юм уу. Тэгээ бид хоёр бол одоо цаашаа өнөөдөртөө урагшаага яваад Пэнчин гэдэг газар хоноод тэгээд цаашаага урагшлсаар байгаад ерөнхийдөө Шиян очиж ганц 2 хоног тэр аваараа байж байгаа. Тэгээд цаашаа Чингдүү, Күнмин тэгээд Лаос руу ерөн чиглэл явж байгаа.